Тэгэхдээ өнөөдрийн хичээлээ дүгнээд гарах тасалбар болох хүүхэд бүрийн ажлын хуудасны доод талд нь байгаа. За энийг ажиллахдаа болохоор өнөөдөр сурсан буюу хамгийн эхлээд 3 зүйлийг бичнэ. Дүгнэж чинь гэсэн үг шүү дээ, сурсан зүйлээ тий. За дараагийн хэсэг дээр нь надад сонирхолтой санагдсан агуулгач байж болно, аль эсвэл чиний хийсэн үйлдэлээс сонирхолтой санагдсан 2 зүйлээ. За хамгийн сүүлд нь чамд багшаасаа асуух асуулт тодруулах хичээл дээрээ тодруулах зүйл байх юм бол асуулт хэсэгт нэг асуулт бичнэ. За ингээд бичээд эхэлцгээе. Тэгээ багштай ураалгаарай. Араасаа явуулчих хураалгачих. Сайн манай намайг Гантулгай Эрдэнэ гэдэг 10 дахь сургуулийн 11 би ангид суралцдаг. Манай анги тэгээд түүхийн төслийн ингээд хамрагдж байгаа сарын 1-ээс ахуулаад хичээлж эхэлсэн. Тэгээд бид нар ингээд тэр түүхийн хичээлээ үзснийхаа дараа хамгийн сүүлд нь төгсгөлд нь буюу гарах тасалбар гэдэг 3 зүйл бөгөлдөг. Энэ дээр нь болохоор миний өнөөдөр сурсан зүйл буюу 3 юм бөгөлдөг. Энэний ачаар бид нар өөрийнхөө юу сурсан талаараа өөртөө үнэл сурсан. Анхандаа мэдээж юу бөглөөд маш хүндрэлтэй байсан ч гэсэн сүүлд нь өөрийгөө үнэлж ингээд би ийм зүйл сурсан байна гэдээ баталж сурсан. Дараах нь болохоор надад сонирхолтой санагдсан зүйл буюу гэд хоёрыг бичих хэрэгтэй байдаг. Тэгээд энийхээ ачаар ингээд түүхээ илүү сонирхож сурдаг болсон. Надад энэ зүйл сонирхолтой байсан гэдээ илүү ойлгож авсны ачаар энийг бөглөөд маш амархан болсон. Тэгээд дараах нь болохоор надад ийм асуулт байна гэдэг ийм байсан. Энэ болохоор нэгийг бөглөдөг. Тэгээд энэ асуулт ингээд тэр хичээл дээр ойлгоогүй зүйлээ гээд би ч одоо хүндрэлтэй байсан ч гэсэн сүүлд нь ингээд олон удаа бөглөсний ачаар өөрөө юу ойлгоогүй гэдгийг ойлгож мэдэж авсан. Тэгээд тэрний ачаар дараагийн хичээл дээр багшаас асуугаад хүндрэлтэй байсан асуултаа энэ дээр асуугаад дараагийн хичээл дээр ойлгоход маш амархан байдаг. Тэгээд тэрний ачаар хичээлийн хоцрогдол гэж үсгүй байгаа. Надад маш их таалагдаж байгаа. За сайн байна уу? Намаа Батцэргийн Мичт Марл гэдэг. Би 12 дугаар сургуулийн 11 би ангид сурагч. Өнөөдрийн хичээлээр манай анги түүхийн хичээл дээр гарах тасалбарыг бөглөсөн байгаа. Ер нь өмнөх хичээлүүд дээр ч гэсэн дээр гарах тасалбарыг бөглөдөг. Тэгээд энэ гарах тасалбарыг бөглснөөр бид хэдэд ямар ашиг тустай вэ гэвэл ер нь ойлгоогүй хичээлээ би яг ямар сэдв дээр ойлгоогүй үлдсэнийг бас ямар сэдвийг илүү их судалсныг бичиж тэмдэглэж өөр дээрээ тусгаж авч илүү их ойлгодог. Тэгээд ингэсний ачаар бидэд ойлгоогүй үлдсэн хичээлүүдээ багшаасаа илүү их судалж, илүү гүнзгий судалж авч чаддаг. Тэгээд ер нь гарах тасалбарыг бөглөдөг болсноор би түүхийн хичээлээр ч гэсэндээ бусад хичээлүүд дээр гарах тасалбарыг бөглөдөг болсон байгаа. За сайн байцгаана уу? Эвцэн үнэлгээний арга зүйгээр ялгаатай суралцлагын дэмжих төсөл дуралдаанд оролцож хамрагдж байгаа. Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Анхулиг байна. За энэ төсөлд миний би 11 дугаар ангийн түүхийн хичээлээр туршин хэрэгжүүлж байгаа. За төслийн багийн зүгээс бол туршилтын хугацаанд эвцэн үнэлгээний олон аргыг санал болгосон. Үүнээс бол би ажлын хуудастай ажиллах, гарах тасалбар, хөршийн үнэлгээ хийх, за эрхийн хуруу төхөөний арга зэргийг бол хичээлдээ туршин хэрэгжүүлж байна. Үүнээс яг эвцэн үнэлгээндээ бол гарах тасалбарыг ер нь түүхийн хичээлийн агуулгын онцлог болон сурагчийнхаа онцлогт тохируулан хичээлийн дүгнэлт хэсэгтээ хөвчлэн ашигладаг. Гарах тасалбарын арга маань 3 дэд хэсгээс бүрддэг. Энэ нь болохоор эхний хэсэг нь болохоор юу сурсан бэ? Өнөөдөр сурагчдын сурсан зүйл, сонирхолтой санагдсан зүйл, надад одоо нэг асуулт байна. Би багшаасаа асуух асуулт гэсэн ийм 3 дэд хэсгээс бүтсэн арга байгаа. За гарах тасалбараа хурааж аваад Excel програм дээр ерөнхийдөө ингэж анализ хийдэг байгаа. За өнөөдрийн хичээлийг анализ эндээс харагдаж байна. Сурагчдын сурсан зүйл маань юу байсан бэ гэд хамгийн их хариултыг авсан бол монголчууд яагаад 3 хэсэгт хуваагдсан бэ? Нэгдмэл бус байсны шалтгаан нь юу вэ гэдгийг бол хамгийн их сурсан гэж өгсөн байна. Мөн сонирхолтой санагдсан зүйл нь болохоор манжийн бодлого яаж монголчуудыг иргэшээлтэд оруулсан манжийн бодлого нь сурагчдад хамгийн их сонирхолтой санагдсан байна гэсэн байна. За багшаас асуух асуулт буюу сурагчдын нэг асуултан дээр бол манжийн улс яг хэрхэн хүчрхэгдсэн оюуны зураглал хийсвэрмаар байна гэсэн эдгээр асуух асуултуудыг бичсэн байна.
хамгийн ихний хичээл дээр бол манай сурагчдын 11 сурагч маань энэ гарах тасалбарыг бөглөөгүй байсан. Энэ нь олон шалтгаан байсан баг. Гэхдээ миний дүгнэж үзэж байгаагаар нөгөө анх удаа хэрэглэж байгаа учраас энэхүү гарах тасалбарыг одоо бөглөж чадаагүй байхаа гэж дүгнэж байгаа. Дараагийн хичээл дээр хэрэглэхэд бол сурагчид маань яг өөрсдийн одоо сурсан зүйлээ, сонирхож байгаа зүйлээ багшаас асуух асуултаа бол одоо ингэж бөглөж хөвшөөд байгаа. За энэхүү багшаас асуух асуултыг бол нөгөө яг энэ дээр хамгийн их ач холбогдол өгж анализ хийж байгаа. Учир нь гэх юм бол хүүхдүүд яг ойлгоогүй ч юм уу хүүхдүүдэд хэрэгтэй байгаа мэдээлэлээ эндээс асуудаг байгаа. Энэ асуултанд дээр үнэлгээ дүгнэлт анализ хийсний эцэст би дараагийн хичээлийн одоо төлөвлөлт буюу тэр сэдэлжүүлэх сэргээн санах хэсэг дээр энэ сурагчдынхаа асуусан асуултанд нь хариулт өгөхийг хичээж одоо хичээлээ төлөвлөж орж байна.